өндөр сугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Сонгодог урлаг нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За нэвтрүүлэг NTV Одмондөр радио 107 83.3 хүссэн хостолгоноор та бүхэндээ хүрдэгэ. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Отрivентэй чөлөөтэй амьсгалцгаая, Otривен болон амьдралын хэв маяг бүрд тохирно Tokyo аппликейшн маань хамтран ажиллаж байна. За студид урлаг судлаач Амина, хөтлөгч Урна хоёр ажиллаж байна. За энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн сэдэв ухаан хайрлах үүлэн заяа гэсэн байна. Сайн байцгаана уу бүгдэнд нь өдрийн минь. Өнөөдөр хэдүүлээ үүлэн заяа хэмээх их өрмөц нэртэй их сонирхолтой дөөрийн талаар авч үзэх юм байгаа. Тэгэхээр энэ сарын 17-нд Монголын сонгодог хөгжмийн нэгэн оргил болох төрийн сойрхолд нэрт хөгжмийн зохиолч цогцлын Нацаг доржийн мэндэлсний 75 жилийн ой тохиож байгаа юм байна. Манайхан бүү ан дураарай бид нар мэдээж нөгөө Даш доржийн Нацаг дорж гэдэг том их зохиолч маань байгаа. Цогцлын Нацаг дорж хэмээх хөгжмийн зохиолчийн 75 жилийн ой юм байгаа шүү. За тэгэхээр үндэсний дөөр, симфони, балет зэрэг олон сууд бүтээлээрээ Монголын урлагийн ертөнцийн цанг баяжуулсан юм гайхамшигтай хөгжмийн зохиолч. Бид нар хамгийн сайн мэдэх нь магадгүй нөгөө нутгийн чулуу гэд дууг нь сайн мэдэх бах. Ер нь сонсоогүй хүн гэж бараг байхгүй баха. Тэгээд энэ нутгийн чулуу гэдэг дуу бол 1980-ад оны сүүлээр бүтсэн Говь Алтай аймгийн Дэлгэр сумын сүлд дуу юм байна. Тий. Сая Урна бит хоёр маань бас яг нэвтрүүлэгтээ орохоос өмнө дахин давтаж сонссон чинь үнэхээр л тий сэтгэлд хоногшсон дуу байна. За тэгэхээр яруу найрагч Г 108-гийн үгэнд хөгжмийн зохиолч Ц Нацаг дорж ая хийснийг анх улсын дөөр бүжиг эрдэнэ театрын дуучин А Дэш Пилжээ Алтан намар уралдаанд дуулсан юм байна. Анх тэр үүний дараа П Гамбат, Б Амар төвшин, Г Ариун Баатар гэдэг зүгээр манай нөгөө нэрт дөөрийн дуучид маань болохоор мөн дахин амьлуулж энэ дог дуулсан байдаг юм байна. Тэр ер нь Нацаг доржийн бүтээлүүдийг онцолж байгаа энэ 4-р сард Улсын дөөр бүжгийн эрдэнэ театр Үүлэн заяа гэдэг дөөрийг бол 2 удаа тоглохоор бэлтгэлээ хангаж байгаа юм байна. Тиймээс бид өнөөдрийн нэвтрүүлгээрээ Үүлэн заяа гэдэг дөөрийн тухай танилцуулах болно. За тэгээд хэдүүлээ шууд үйл явдал руу орчие гэж бодож байна. Ер нь дөөрийг ч юм уу балетыг ч юм уу үзэхдээ хамгийн түрүүлээд либреттогийн буюу тэр дөөр хідэн үзэгдэлтэй үзэгдэл болгон дээр нь юу гардг юм бэ гэдэг тэр номыг нь уншчихвал айгүй амархан байдаг. Яг тэр болгон нөгөө дөөрийн аялгаунд ороод ирэх чинь бид нар тэр үгийг нь сонсож авч чадахгүй ч юм уу тий чихний хажуугаар өнгөрөх ч юм уу. Магадгүй хөгжмийнхэн сайхан аялгаунд илүү анхаарад яг тэр нөгөө үгийг нь ойлгохгүй байх магадлал айгүй өндөр байдаг. Тэр бол зүгээр. Гэхдээ тийм учраас төрүүлээд уншицсан байх юм бол яг тэр энэ нөгөө кино бол өөр ихгүй тий бид нар спойлдуулахгүй буюу төрүүлээд үйл явдлыг мэдэхгүй байвал кино илүү сонирхолтой байгаад байдаг шүү дээ. Дөөр болон балетын урлагаас бид нар хүлээж байгаа хүртэж авах зүйл нь арай өөр зүйл арай өөр мөн чанар байдаг учраас үйл явдлыг нь төрүүлээд мэдсэн байхад алдах зүйл ерөөсөө байхгүй гэсэн үг. За тэгэхээр сайн ойлгож илүү сайн мэдрэх гэдгээрээ бас өөр юм байна те. Би бас нэг пэйжэн дээр үзчихээс яг үгнүүд нь ингээд зэрэг гараад идэм билээ. Одоо сабтайтл маягаар те. Тэгэхээр бас ингээд илүү нэг ойлгох бусдаар бол бас яг үйл явдлыг яг сайн ойлгох энгийн үзэгчийн зүгээс одоо миний зүгээс ч юм уу те жоохон бас тиймэрхүү асуудал гардаг шүү. Тийм шүү. Одоо яг нөгөө манай улсын дөөр бүжгийн эрдэнэ театр маань маш гоё. Нөгөө хоёр талын дэлгэцэн дээрээ айгуу гоё том шрифтээр нөгөө дуулж байгаа орчуулгатай үгнүүдийг ингээд харуулад байдаг. Тэгэхээр үнэхээр Италийн ч байна уу, Орсын ч байна уу дөөрийг үзэхэд тухайн хэлийг мэдэхгүй байсан ч гэсэн үйл явдлыг ойлгоод явах бол боломжтой. Тий. Том сонирхолтой болдог тэгэхээр тий. За шууд ингээд дөөрийнхаа либретог хэдүүлээ ер нь уншиж үзье. Тэгэхээр ингэнэ. За 1-р бүлэг дээр юу гардаг вэ? 1-р бүлгийн 1-р үзэгдэл дээр нутагт нь ингээ ган гачиг болсон байгаа. Тэгээ өөр газар ингээ нүүдэлцэн тийм ард олон нутаг руу буцаж явж байгаа юм байна. Тэгээд тэр дунд нь болохоор хоролтой ноён гэдэг тухайн одоо ард түмний ноён. Тэгээ хоролтой ноёны бие мууцсан тухай мэдээг хоовондоо гэдэг түшмэл нь ард олондоо дуулгаад ингэж дуулгаснаар болохоор ард олон нүүдлээ төр зогсоож байгаа. Хоролтой ноён туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан бодохын зэрэгцээ нэгэнтээ одоо бие мууцсан учраас за ард олныгоо ингэ тэргүүлэх хүнийг одоо тохон томилохоор шийдэж байгаа юм. Хоролтой ноён төрсөн хүү тэнүүнийг болохоор олныг захирах алба хэрэгэм чамд балчирдж байна гэд тэнүүндээ ингээд учралж төрсөн хүн тэгээ уг нь бол ном ёсны ингээд залгамжлах хүн байтал хитрхи балчир байна гэд учралж хэлээд тэгээд төмний ноён байх юм хүндтэй эрхийг бол хүргэн хүү төмөр төрд хүлээлгэн өгч зарлаг болгоно. Айхтар юм байна. За. Энд чинээс шууд зөрчлөө харж байгаа юм. За тэгвэл
Ингэсэн ч нөгөө энэ үед болохоор нөгөө хоовондэ гэдэг төшмөл байсан шүү дээ. Хоовондэ төшмөлийн эхнэр шивгчин цурхай төмний заяа уланд орлоо гэж олны сэтгэлийг өмүүлж эхэлж байгаа. Нөгөө улны гэдэг үг чинь ер нь бол явсаар утга зохиолын үг байгаа байхгүй юу? Төмний заяа уланд орлоо гэд. Тэгээ би уншиж байхдаа бодчихсон. Үгүй уул юугаар муу яг үндэ улж байнгын амьстай, байнгын гуталтай явдаг хамгийн цэвэрхэн бидний эд эрхтэн бидтэй гэтэл энэ бас нөгөө утга зохиолт дандаа ингээд төмний заяа уланд орлоо гэд уул гэдэгтээ зөөрлүүлээд байдаг нь эртний хинду шашинд бас байдаг байхгүй юу? Брахма бурхнаас давхаргууд үүсэж байгаа тий хамгийн дээдлийн одоо давхарга нь бол лам бөөнөрийн давхарга амнаас нь үүсэж байгаа. Тэр бол ингээд дандаа сайн номын үгийг тараах тийм ламын ийм давхарга байгаа. За тийм үр кшатрийн давхарга гэдэг тэр давхрын кастинг системд гарнаас нь үүсэж байгаа. Кшатри бол гараараа зодтолдох, тулдах буюу төр улсыг төвхнүүлэх дандаа тийм гарын цэргийн ч юм уу, хаадын ч юм уу тийм давхарга байгаа. Бүслэхийнээс нь болохоор байнгын ингээ хөдөлгөөнтэй хийх газар тариалан мал аж ахуй хариуцах ер нь тийм гар урлал хийх ажилчдын давхарга гэдэг үсэд энэ гурван давхарга нь болохоор маш тусгай тийм усаар ариусгах ёслолтой ороод тэр юунд бол улнаас нь брахма бурхны улнаас үссэн давхарга болохоор дээдлийн гурван давхаргата үйлчлэх заяатай тийм одоо үйлчилгээний тийм зарц харц зэрэг тийм харц зарцын заяатай тийм давхарга байгаа юм л та. Тэгэхээр магадгүй зүгээр шууд санаанд орж байгаа нь эртний энтхийн хинду шашны одоо нэг тийм ул гэдэг энэ одоо давхаргынхаа хувьд тийм заяа төөргөөрөө ийм дор гэсэн үзэл яваад тэр нь нөгөө утга зохиол яруу найрах тийм заяа нь уланд орох гэдэг үгээр орсон байж магадгүй их сонирхолтой маань бурхан шашинтай. Нэрэ буддын шашин ч гэсэн одоо тий бурхан багшийн мөрөнд төрсөн байна гэж одоо тэрэнд нь төрсөн байна гэж бас ингэдэг шүү. Сонирхолтой байна. Тэгэл эртний энтгэгт байсан тийм юу байгаа байхгүй. Тэгэхээр тэр энэ шивгчин цурхай болохоор төмний заяа уланд орлоо гэдэг чинь тий бүх юм одоо доройтон унлаа гэж ард олны сэтгэлийг ихэд юм өөмүүлж эхэлжсэн байна л та. За ингээд хоролтой ноён тэнгэрт хальж байгаа. Ардууд уу гашууд автаад энэ үзэгдэл төгсөж байгаамаа. Ингээ 2 дугаар бүлэг. 2 дугаар бүлгийн 2 дугаар үзэгдэл. Хоролтой ноёны охин наран зэл хатан. Тэгээ алс газар явсан эр нөхөр төмөр төрийг ингээ хүлээн сууж байгаа. Тэгээ төмөр төр бол одоо албан ёсны залхамжлах том хүн болчлоо шүү дээ тий. Гэтэл нөгөө шивгчин цурхай наран зэлийн сэтгэлд ингээд сэв суулгах зүйл ярьж байгаа байхгүй. Тэгээ наран зэл нөхрөө ингээд хардах сэтгэл тавтаад гай зовлонгийн одоо ихийг тавьж байгаа юм л та. Найз охтуудыгаа сонсохоор нэг юм дандаа хор гүдэгтэй. Энэ бас тийм болж байна. За энэ үед ингээд төмөр төр нөхөр нь хоолын хаянаас ирж эхнэрийнхээ сэтгэл хуурсныг гайхаад учир явдлыг мэдгээр шивгчин зурхаатай уулзж байгаа. Тэгсэн чинь шивгчин цурхаа болохоор бүр төмөр төрийн сэтгэлийг нь хямрах үг давхар хэлчихэж байгаа юм. Тэгээд тэнгууд шивгчин цурхай одоо эзэн ноёных нь тэгээд төмөр төрийн сэтгэл хямарж байгааг далимдуулаад хортой арх өгөхөөр бэлтчихсэн. Тэгсэн чинь яг ингээд хортой арх өгөх гэжсэн чинь төмөр төр бол тэрийг амсаагүй. Гэтэл энэ хооронд нөгөө нэг уур нь хүрээд гомг нь багтаж ядаад байгаа тий ноёны ор залгаагүйдээ сэтгэлээр унаад сархад зооглоод яваад байгаа тэнүүн хүү байгаа шүү дээ. Тэ яг ноёны хүү албан ёсоор залгамжлах хэрэгтэй байсан байтал хөрг ахтаа алдсан. Тэгээд тэнүүн болохоор уурандаа төмөр төрөөс өшөөгөө аавна гэдээ ирж байгаа. Тэгэнгүүт нөгөө цурхайгийн хийсэн шивгчин цурхайгийн хийсэн хортой архинаас нь амсчихж байгаа байхгүй. Ингээд хоовонд төшмөл болохоор яг тэр шивгчин эхнэр цурхайгийнхаа ятгалханд бүр мөсө орцсон. Тэгээд нөгөө ноёны хэрэгэм тушаал эд хөрөнгө нь шунаад төмөр төрийн амиг хорож байгаа. Хэрэнд нэг юм улс төрийн бослогорхол юм яваад нь шүү дээ тий. Төмөр төр уг нь бол албан ёсоор залгамжлах хэвээр гэд ноёноос тамга авсан байтал яалтчгүй ингээд ийм нэг юм олон талын юм хоронд өртчихөж байгаа байхгүй юу. За ингээд 2 дугаар бүлэг дуусаад 3 дугаар бүлэг эхэлж байгаа. 3 дугаар бүлгийн 3 дугаар үзэгдэл энээр болохоор ер нь наран зэл хатан ууг нь бол цурхайгийн үгэнд итгэлгүйгээр
төрч гэсэн цурхаагийн үгэнд итгэлгүйгээр энэ хоёр хоорондоо ярилцсан бол ямар ч тийм хардталтын хар гэж муухай юм байхгүй байх байсан шүү дээ. Гэтэл хоорондоо ярилцаагүй. Ийм учраас ингээд наран зэлхтан ингээд нөхрөөс учрыг нь сонсохгүйгээр хүний үгэнд итгээд нөхрөөсөө хагтсандаа маш их юм гашуудж байгаа. Аг тэнүүн болохоор нөгөө хортой сархад балгаа яваад байсан тэнгүүдээ хортой архи ууцсан. Тэгээ хортой архинаасаа болоод бүр ухаан солиорч байгаа. За ингэнгүүт энэ дунд мэдээж төлөвлөгөөний дагуу хин илүү хожж ийнэ гэхээр шивгчин цурхаагийн дээр хорын дагуу ингээд бүх юм ингээд болоод байгаа шүү дээ. Тэгэнгүүт олныг тэргүүлээд юм үүмүүлэх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэгээд цурхаа ингээд олныг тэргүүлэл үүмүүлэл тэгэнгүүт наранзэл хатныг л одоо хөнөх хэрэгтэй те. Наранзэл хатныг хөнөөчих юм бол ерөөхдөө нөхөр нь ингээд эрх мэдлийг бүрэн гартаа хатгах боломжтой болчихж байгаа шүү дээ. За ингээд ирж хаагаад явж идэл отч найдан гэж хүн ер нь энэ наран зэлийг хөнөөх гээд ингээд зурхаанд төлөлгөөг бол ойлгочихж байгаа юм л та. Тэгээд отч маань наран зэл хатанд мэд хүргээд тэгээд авч явж байгаа, цугтаалгаж байгаа. Ингэнгүүт цурхаа хоовондоо хоёр болохоор нөгөө эрх мэдлийг гартаа хатгацсан. Тэгээд тэгвэл одоо наран зэлийг буцаж олж авчир гэл нөгөө хүмүүсээ дээр олуулах гал. Тэгээд тэгэнгүүт нөгөө тэнүүн аг болохоор хичнээн ингээд хортой архиугаад ухаан норон гарan болцсон ч гэсэн нэг үе ухаан орохдоо ингээд нөгөө цурхай чинь юм хортой шивгчин эмэгтэй байсан байх шүү гэд ард түмэнд ингээд ойлгуулах гэсэн боловч хин нөгөө галзуу хүний үгийг сонсгов дээ тий. Тэгээд ерөөсөө ард түмэн итгэгчгүй ингээд бүтлгүүтж байгаа. Тэгэнгүүт яг энэ хэсэг дээр айгүй цурхаа болохоор эхлээд мэдээж ингээд сандарч байгаа юм л да. Яна энэ тэнүү эрүүл болчих үедээ тий. Эрүүл болоод миний ингээд хамаг төлөвлөхөг ингээд хорцсныг олон түмэнд илчилчих үедээ гиснэ. Тэнгүүд тэнүүнд буцаад ингээд нөгөө ухаан самураад байнгут тайвшраад амьдрал гэдэг чинь адтай ч өтгөрийн тоглоом шүү дээ гэж. Адтай ч өтгөр юм аа. Тэр тий. гэж багтсаар энэ үзэгдэл бол төгсөж байгаа. За хоёулаа нэвтрүүлгийн хамтран ажиллагааг танилцуулъя. Надад ихтэй яг үнэнгээ хэлэхэд Гладиатор бас санаанд орж ийн. Ромын нөгөө чихэнд нь хор тасаадаг энэ төр те. Тэднэрт Гамлет тий штэ. Их ойрхон жимшиг те. Айгу гоё сонирхолтой хэсэг дээр явж ийн. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Tokyo аппликейшн маань хамтарч ажиллаж байгаа. Тэгээ манайхан бол Tokyo-г сайн хэрэглэдэг болсон бахоо. За ялангуяа машинтай хүмүүст бол одоо Tokyo аппликейшн нэн чухал байдаг. Бид нар чинь нөгөө торгуул бол машинтай холбоотой одоо хизээ онцлогоонд орох уу гэх мэт юм аа ингээ заримдаа мэдэхгүй өнгөрчих гээд байдаг. Тэгэхээр Tokyo болохоор одоо машина бүртгүүлээд автомашинтай холбоотой бүх үйлчлэгийг нэг дороос авна гэдгээрээ маш амар байдаг. Тэгээ Улаанбаатар хотын 160 гаруй томоохон үйлчлэгээний төв офис төлбөртэй зогсоолуудад Tokyo-гоор төлбөрөө төлөх боломжтой. Тэгээ Tokyo-той зогсоолт нэвтэрснээр болохоор бид нар чинь нэг зогсоол хэр удсан мэдэхгүй хэд гэж хэлснийг ингээд төлдөг ч юм уу те. Ер нь нэг тийм байсан бол айгүй гой ухаалаг болоод та яг хэдэн минут зогссон бэ? Хэдэн төгрөгөөр одоо үнэлэгдэж байгаа вэ гэдэг одоо бүх юм ингээд нөгөө нэг ил тод гарчдаг болохоор тэр надад айгүй гоё амар санагддаг. За мөн эхний удаа төлж байгаа бол 30% хөнгөлөлттэй мөн power bank түрээслэх урамшуул зэргийг авах боломжтой гэдэг маш олон талын давуу талыг өгчөж байгаа. За мэдээж одоо нөгөө нэг цонхоо нэгэл одоо сунаад л ерөөсөө карта унахчих гайдал айгүй хэцүү процесс тий. Хоёр тэгвэл нөгөө хүн хаашаа ч юм бэ одоо тий шөнийн 3 цагт ингээ гармаар хахад гэдэг алга болдог ч юм уу. Энэ бүх асуудлуудыг нэг дор шийдээд илүү гоё юм ухаалаг хотод амьдарч байгаа юм шиг тийм мэдрэмжийг ердөө ганцын Tokyo гэдэг аппликейшн хүнд 5 тухайг өгчөж байгаа байхгүй тий. Хэн нэгэнтэй харилцахгүй одоо би ямар нэгэн зогсоолоос гарахтаа 20 минутын дотор л гарах ястай. Тэгээд төлбөрөө төлөөд төлбөрөө бас төлөхдөө идэж нэг кредит карттай болохоор Tokyo дотор бас тийм карттэй тэр нь бас зээлэр гэх мэт юм гоё даваа талуудтай. Тэгээд за та бүхэн маань Tokyo аппликейшны Facebook пэйжээс мэдээлэл авах боломжтой. Аппликейшныг сэгсрээд бас тусламж хэсгээс нь онлайн туслагатай нь холбогдсон мэдээлэл авах боломжтой. Тэгээд заримдаа туслагатай нь холбогдмоор байгаад байдаг. Ингээд цаг алдах гэдэг те тусламж чи яаралтай хэрэгтэй байгаад байдаг. Тэгэхэд энэ шууд сэгсрэнгут нөгөө нэг оператортой холбогдохоор айгүй амар юм бэлээ бас те. Янз бүрийн аим хайх хэрэггүй. За Tokyo гэмээр Tokyo Facebook пэйжийг дагахснаар та бүхэн маань тэгээд цаг алдалгүй эдний бас үйл ажиллагаануудтай бас цаг алдахгүй танилцах боломжтой шүү. За ингээд нэвтрүүлгийнхаа ивент тэгч Tokyo аппликейшныхаа хамт олонд маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа.
За дөрөвдүгээр үзэгдэл буюу дээр маань хэрхэн төгсдөг вэ? Кульминацтай яг гол хориглон тий. За зурхай муу хорон санаат зурхай. Ингээд өргөөнд одоо ингээд бүгдийг хорлцсон юм чи хатны судалт суунда гэж хатгах санаандаа удахгүй хүрэндэ гэж бодгоос ингээд сэтгэлэн догтлол байж байгаа. Тэгэнгүүт нөгөө солиод аг тэнүүн болохоор хаяа хурж ирж айлгаал. Тэгээд тэглээч гэсэн тэгэл яг ингээд хатан боллоо шүү дээ. Тэнгүүт зарим нэг хүмүүс болохоор зурхай ятгалханд ерөөхдөө орцсон, зурхайгийн талд орцсон. Тэгээд тэд нар явсаар нөгөө наранзал хатныг олоод авчирчж байгаа байхгүй юу? Тэнгүүт тэнүү одоо гэр орноосоо яваад хэдэн жилээр алга болсон ихч наранзалтыг уулзаж ихчигээ ингээ хүүтэй болсныг бол мэдж байгаа юм. Энэ үеэр зурхай ингээд хор найруулан аяг тавьчихсан байгаа юм л наранзалыг бүрмөсөн хорлох гээд. Тэгсэн чинь наранзалийн хүн тэр аягыг болохоор санамсаргүй ингээд солиот тавьчихсан. Тэнгүүд зурхай болохоор хотлоо ингээл наранзалд хуурамчаар өршөөлээрэл гэл нэг эвлэрэх гэж байгаа юм шиг болоод тэнгүүдээ нэг хотлоо архиа уулгах гээд тэгэл хоёлаа хамтдаа архи тарсан ингээд уугаад эвлэрэх гэсэн маягтайгаар тэгээд наран гэтэл тэгээд өөрөө нөгөө зурхай архиа уусан чинь тэр дотор нь хорт гэдэг байхгүй. Хэвээ нөгөө нүгэл нүдээ олноо гэд өөрөөр хэлбэл зурхай өөрийнхөө одоо тавьсан хүнд бэлдэж тавьсан хороо уугаад өгснээр дөр дуусч байгаамаа. За болж. Тэгэхээр яг энэ дэр одоо их гоё юу яж юм л та судлаач маань тодорхойлж байна л та. Үүлэн чөлөөний наран мэт эрх мэдэл эд баялаг гэсэн зуурдын зүйлсийг үрдийн мэтэр төсөөлөгч хөөрхийлэлтэй хүмүүсийн явдлыг өгүүлсэн энэ дуурийн нэр нь хүртэл утгыг нь тодтогхаажээ гэж энэ их гоё өгүүлбэр санагдаад байна. Тэгэхээр нэрний хувьд ч гэсэн тий ер нь ингээд одоо үүлэн чөлөөний наран гэдэг чинь маш юм зуурдын зүйлтэй эрх мэдэл эд баялаг энэ бүхэн маш зуурдих. Тэгэнгүүт зуурдын зүйлийн төлөө өөрийнхөө хүн байх мөн чанарыг одоо хүнийг ална тий хүнийг ингээ хорлно гэдэг чинь өөрөө хүнээ алдан барин байж тэр зуурдын зүйлсийн төлөө явхаар эцсийн бүлэгтээ хоосон хоцордог гэдгээр л ухаан хайрладаг ийм дөр юм байна л да. Энийг яг бид нар одоо зөндөө олон утга зохиол уншаад зөндөө олон кино үзсэн болохоор нэг амар нэг энгийн үйл явдал байсан гэж бодож магадгүй гэтэл өдөр тутамд хүн өөрөө энэ сонголтыг хийж яадаг шүү дээ. Яг тэгж бодчихлаа. Ер нь ямарваа нэг зүйлийг жоохон буруу аргаар ингэж те явуулах юм бол нэг хэсэг хугацааны дараа ч юм уу заавал горн гардаг юм шиг зүгээр ингийн амьдрал дээр те. Тий. За мэдээж одоо уран зохиолууд дээр л нэлээд экстрим жишээгээр орж ирж байна л та. Тий, тэгэнгүүт яг үнэндээ эн чинь нөгөө бид нар өдөр тутамд альва жижигхэн зүйл дээр хүртэл те автобусанд туулаачлах уу гэдэг дээрээ хүртэл бид нар чинь эртний грекчүүд хэлэх дуртай шүү дээ. Хүн төрлөختөн ерөөсөө микрокосмос буюу ийм жижигхэн ертөнц. Энэ дэлхийн ертөнц бол макрокосмос буюу агуу том ертөнц. Тэгээ микрокосмос нь макрокосмосоо бүрдүүлж байгаа дотор нь байгаа нэгэн хэсэг. Тэгээ нэг микрокосмос дотор юу болж байгаа вэ? Макрокосмос руугаа нөлөөлж байгаа. Тэгэхээр яг энэ л энийг ер нь альч шашинд, альч шинжлэх ухаанд, тэгээ альч бүр эдийн засгийн онолд хүртэлтэй. Өнөөдөр яагаад бид нар Улаанбаатарт нэг өдөр бензингүй болоод байгаа гэдэг чинь шал өөр усад шал өөр нэг юм болоод бид нарын ингээ бензиний дутагдал үүсэж байгаа гэдэг эдийн засаг хүртэл эдийн засаг шингэтэл ингээ наазахын зүйл шүү дээ. Ингээ өнгөн дээр байгаа зүйл байхгүй тий. Гэтэл хэрвээ бидний амьдрал бие биенээсээ ийм амар гинжин хэлхээстэй холбоостой юм бол өдөр тутамд бид нар ер нь энэ дуурийн хэлэх гээд байгаа санаа тий. Өдөр тутамд бид нар өөрөө өөрсдийнхөө яг ямар нүгэл хийгээд яг юуны төлөө явж ийн тий. Зүгээр юм зуурдын зүйлсийн төлөө хүнээ байчаагүй үздэй. Бүгдээрээ цурхаа шиг өвчин болчоогүй үздэй гэдгийг л их сайн тийм сануулж өгдөг, бодуулдаг тийм юм шиг. Ягаад тэгэхээр бас цурхаагийн үүднээс бодоод үзэхээр тэгээ дүрийн задргаан дээр ярих юм бол цурхаа нэх бас буруутай гэхэж хашийн цадах чинь ингээд шивгчин ингээл дутууд улмыг өсөж байгаа, дутууд улмыг амьдарч байгаа, хатан болмоор байдаг тий хаш амбицтай. Тий хүмүүсийг одоо өөрийнхөө үгэнд итгүүлэх чадвартай тийм айхтар хүүхэн байгаад байгаа байхгүй тий нэр нь хүртэл цурхаа гэдэг ингээд би л цурхаагийн ойрхон байвал айхаарч юм шиг тий наран зээл хатанд мэдээж атаарах байгаа хажууд нь байгаа юм чинь тий тэгээд тэгэнгүүтээ яг юм хүмүүнлэг бус зүйлсийг
хийж байгаа тухай юм л та. Тэгээ за ингээд энэ дуур маань ер нь энэ дөрөг маань хэн бүтээсэн те ямар юм түүхтэй гарч ирсэн тухай мэдээж бид нар ярих хэрэгтэй. За хамгийн эхлээд хөгжмийн зохиолч цогцлын нацагт оржийн тухай хэдүүлээ ярилцгаая. Тэнгүүд цогцлын нацагт орж байна 1951 оны 4-р сарын 17-нд Дундгав аймгийн Эрдэнэ-Далай сумын Шаврын ханан гэдэг газар төрсөн юм байна. Дундгав аймгийн 10 жилийн дунд сургуулийг дүүргээд 1966-аас 1970 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургуульд хөгжмийн багш мэргэжлэр 1972-аас 1978 онд Зөвлөлт Улбад улсын Свердловск хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлэр тус суралцсан төгссөн юм байна. Тэгээ ер нь Уралын хөгжмийн их сургууль ч гэсэн их сайн школтой байсан. Ер нь зөвлөлтийн хөгжмийн школууд бол нэрээ үнэхээр дэлхийд гайхахтан школууд байдаг л да. За ингээд нацагт орж маань 1970-аад оноос уран бүтээлийн гараагаа эхлээд үндэсний хөгжмийн урлагийн хөгжлийн хувьд бол маш чухал хувь нэмэр оруулсан. Нацагт орж байгаа 4 дуур, 5 симфони, 2 бүжгэн жүжиг, найрагчийн нэгүсэл оратор, хөдөөгийн сайхан 4 ангит симфони чуулбар, симфони найрал хөгжмөд зориулсан 10 шахам удирдгал, найраглал, сонгодог найрал болон үндэсний хөгжмөд зориулсан олон 10 концерт бүтээлүүд, 30 гаруй кино, жүжигийн хөгжим, 80 гаруй дуу, романс бичсэн гэдэг чинь 30 гаруй кино гэсэн юм аа. Энд ч одоо нэг хүнд хийхэд те ямар их бүтээл те. Мөн ер нь бусад хөгжмийн зохиолчдын 150 гаруй хөгжмийн бүтээлийг симфони найрал хөгжмөд найруулан бичсэн гэдэг чинь. Тэр нийт 350 орчим бүтээлтэй. Одоо баялаг сан хөмрөг те. Ер нь бол Монголын ард түмний соёлын өвийг бол маш их баяжуулж ингэж хийсэн. Тэгээд сонгодог урлагийг нөгөө одоо ер нь энэ манай Монголын хөгжмийн зохиолчдын хийж байгаа агуу зүйл бол тэр хэдэн мянган жилийн дэгтээ сонгодог урлагийг чинь авангуудаа өөрсдийнхөө ардын хөгжим болон өөрсдийнхөө ондоошлолтой ингэж нийлүүлж шив шин бүтээл гаргаж ирж чадчихна гэдэг нь маш агуу байдаг л та. За ингээд ер нь хөгжмийн урлагийн хувьд бол концертын төрөл зүйл бол маш томоохон төрөл. Тэгвэл концертын төрөл зүйлд одоо өрний сонгодог хөгжим гингүүд төгөлдөр хуур, аалт, ивэр бүрээ, цохир ингээд хөгжимд зориулсан бүтээл. Түүнээс гадна үндэсний хөгжим морин хуур, ятга, лимб, ёочин, хуучир, шудраг гэдэг ийм содон хөгжмийн зүйлсүүдэд ч гэсэн аль алинд нь ингэж зориулж бүтээлээ тойрвчилсан. Ингээд ялангуяа морин хуур хөгжим зориулжсэн 4 концертыг бол онцолж авч үзэх хэрэгтэй. Нэг талаас ингээд хөгжмийн хэллэгийн хувьд маш өвөрмөц шинэлэг өнгө аястай. Гэхдээ нөгөө талаас болохоор яг нөгөө манай монголчуудын утга зохиол яруу найраг ам бэлэг бүх юмд байдаг юм туйлсын шинж давмгайлсан. Хөөмийн ардын бие биелгээ татлагыг санагдуулсан тийм үндэсний хэв шинжийг агуулсан байдгаар их гоё үзэсгэлэнтэй. Тэгэд мөн морин хуур ер нь морин хуурчд маань хэлдэгдээ ер нь энэ морин хуур хөгжмөр тоглох ур чадрын асуудлыг бол маш өндөр түвшинд гаргаж өгсөн. Тэ ер нь концертууд нь бол зөвхөн морин хуурчд бас морин хуурч хөөмичд зориулагдсан гэдгээр онцлог болсон байдаг юм байна. Ингээд нацагт орж хөгжмийн зохиолч нь 1984-өөс 1987 онд улсын дөөр бүжгийн эрдмийн театрын дарга уран сайхны удирдагчаар ажиллаж байсан. Тийм ч учраас ер нь энэ театрын уран сайнг баяжуулсан томоохон хэмжээний үндэсний уран бүтээлээ тойрвсон юм байна. Энэний нэг нь бол одоо бидний өнөөдрийн ярьж байгаа Үүлэн заяа байна. 1988 оных, 1991 оны Өгөөдэй хаан, 1995 оны Гисэр хаан, 2004 оны Гүн гэрийн гүнж гэсэн ийм 4 дөөр байгаа. Тэгэхээр 1992 оны Гуйг хаан, 2010 оны Нүүдэл гэсэн бас бүжгэн жүжгүүдэд нь бүгдээрэнд нэм хаадын түүх, Монгол ардын аялал үндэсний онцлог маань их тод илэрдэг. Ер нь бол зөвхөн хөгжмийн зохиолч гэлгүүгээр Монголын хөгжмийн боловсролыг хөгжүүлэхэд маш үнэтэй хувь нэмэр оруулсан тийм багш саянгийн эрхлэгч тийм 1993 онд ер нь авиас чадвар хөдөлмөр бүтээлийг төрөөс үнэлээд Үүлэн заяа дуур 4-р симфони, хөдөөгийн сайхан симфони чуулбараар бол төрийн соёргол хүртсэн байгаамаа. За ингээд хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулах. За тэгээ. За нэвтрүүлгийг бас уяах боломжийг олгож байгаа ивент гэгч нартай их баярлалаа. Тэгээ өнөөдөр Отрийн ивенттэй чөлөөтэй амьсгалцгаая. Отрийн маань хамтарч ажиллаж байна. Тэгээ Отрийн бол хамрын битүүрлийг 12 цагийн турш харьлаадаг
гэхээр бүр айгүй амар байгаа байхгүй тий. Нөгөө хүмүүс чинь бас ингээд нэг юмыг байн ингээл ашиглаад нөгөөтгөө байн хайгаад л тий, энэ чинь бас асуудал байхгүй юу. Гэтэл яг 12 цагийн турш эхлэр чинь маш урт хугацаанд үйлчилдэг. Тэр отривны үйлчлэгээ бол таны одоо 5 тухтай байлгаж чөлөөтэй амьсгал болно. Отрив нь бол нөгөө уртсгсан үйлдэлтэй буюу 12 цаг хүртэл хугацаанд үр дүнгээ маш сайн барьдаг. За эхний минутаас эхлээд шууд түргэн үйлчилж хамрын битүүрлийг одоо хурдан хугацаанд харьлагдаг. За чигшүүлэгчийн найрлагатай тул одоо хорсох, хуурайших шинж тэмдэг илэрдэггүй гинэ. Одоо бас нөгөө нэг байнга хэрэглээд хар чинь хуурайшдаг ч юм уу ингээд жоохон бас хэцүү байдаг. За энэний отривны ер нь миний ойлгосон хамгийн гол одоо үйлдэл нь бол чигшүүлэгч тал дээр аягүй сайн бас анхаарсан юм байлээ. За тэгээд тунгаа тохируулан хэрэглэх боломжтой амьсгалын замын судснуудыг агшааж битүүрлэлтийг багасгадаг гэсэн байна. Тэг бүх эмийн сангуудаар худалдаалагдж байна. Та бүхэн бас яг отривныг сонгодог өөр бүтээгдэхүүн сонгож хэрэглээд идэг бол нэг удаа отривныг бас хэрэглээд үзээрэй те. Үүний хувьд ч гэсэн бас тийм ч бас хямд биш. Гэхдээ үйлчлэг нь мэдээж одоо маш тав тухайг танд бэлгэлнэ гэдэгт итгэлтэй байна. За холбогдох хүчний дугаар нь 99 88 19 50 суцаар холбогдох боломжтой. За отривныхаа хамт олонд их баярлалаа. Би ер нь байнга хэрэгэлдэг отривын. Тэгээд нөгөө бусад ижил төстэй бүтээгдэхүүнээс гадна ер нь отривын нэг тийм чигшил аюу сайтай санагдаад байт. Нөгөө тэгэхгүй нэг юм хаврын тусаалгааны дараа нэг юм хураашаад байдаг байхгүй, нэг сонирн болоод байт. Тэнгүүд отривын болохоор яг чигшил сайтай болохоор ер нь байнга сонгож хэрэгэлдэг шүү. Тэр шаардлага гарах юм бол. За баярлалаа. За тэгэхээр одоо манайхан ер нь бол ингээл сайхан гоё хуваар бид нар гаргаж өгöd байгаа шүү дээ. Од гүндрийн нэвтрүүлгийг үзлээ. Билетээ авлаа. Хагасаа бүтцэнд дөр балетаа үзлээ тий. Тэгэх юм шүү. Одоо энэ гайхалтай Монголынхаа сор болсон бүтээлүүдийг одоо жишээлбэл одоо тий үүлэн заяа дөрийн талаар хүмүүс ер нь хэр их мэддэг вэ? Ард нь одоо энэ төрийн сойрхолт энэ мундаг хүмүүсийн уран бүтээлүүдийн төрөний бас дуугийн сонслоо бүр ингээ тий ямар гоё бахарх одоо Монголын тэр онцлогтой тэр хөгжим тийм айгүй тийм нүсэр байгаа байхгүй. Та бүхэн манаас дараа нь энэ дууг бас сонсоод үзээрэй те. Тэгээд ингээ мэдээлэл авсан чинь яг нөгөө нэг үүсэх сэдлийг одоо мэдчихэж ойлгож ингэж төрдөг юм байна. Тийм. Яг тийм нөгөө нэг ихэд либретог нь уншаад те. Тэгээ ер нь би жоохон бахт бол айгүй буруу ойлголттой байсан. Надаа монгол юм хэрнийг сонирн биш санагдаад байдаг гэсэн юм. Гэтэл яг ингээд үзэнгүүт ер нь Монголын дуурч бай, балетч бай тий эсвэл ардын хөгжмийн тоглолтч бай. Өөрийн ирэхгүй нэг ондоошил гэдэг юм чинь өөрийн ирэхгүй нөгөө ёстой л нөгөө яс цус гэдэг юм тий дотроос нь ингэж сэрэгдэм байл. Энэ бол нэг биднээс шалтгаалаад байх зүйл биш юм байл л тий. Өгөгдөл байгаа байхгүй. Чи Монголд төрж өсөөд тий өстө нөгөө нэг газар шороо ус ондаа уул ус тий бүх юм чинь чамтай ингэж цуг өсч байгаа. Чи нэг Америк сургуульд явдаг байна уу? Европ сургуульд явдаг байна уу? Орос сургуульд явдаг байна уу гэдгээс шалтгааллахгүйгээр тэг ялангуяа нэг юм анзаарах юм бол 40-50 наснаас хойш ийм их оромж үзэл илүү их сэргээд байдаг хүмүүс. Ялангуяа одоо манай алтан гишүүд маань ч гэсэн мэдж байгаа нөө Европт амьдарч байгаа. Тэгээд юм уу өөр гадаад улсуудад амьдарч байгаа. Тэнгүүд нутгаа санах тэр мэдрэмж ингээд улам илүү ихсдэг ч юм уу тий. Энд чинь болохоор яг бидний нөгөө сонгоод шийдээд идэг зүйл бас биш юм байлээ нөгөө. Стол яг ингээд яг үнэ. Агуу зүйл нөмрөөд авч байгаа юм шиг тий. Энэ зүгээр баярлах энэ төр биш ингээд маш гоё. Одоо жишээ нь би одоо язгуур урлаг Монгол бүжиг одоо нэг хүн бүжгэлжил байдаг ч юм уу тий. Тийм байсан бол одоо бол тийм юм үзээд ингээд огшоод баярлаад бүр баярын нулимс тусах хэмжээнд тэгж бас ойлгож өөрчлөгддөг юм байна. Яг тийм шүү. Цангид үүлэн заяа дуур маань 1988 оны 4-р сарын 29-нд Улсын дуур бичиг эрдмийн театрын тайзнаа анх тавигдчихсэн юм байна. За уг бүтээлэг бол тухайн үеийн сонгодог урлагийн шилдэг уран бүтээлчд хамтдаа тайзнаа амьлуулсан. Анхны тоглолтыг ардын жүжигчин Эл Эрдэнэ болгон найруулан урлагийн гаяа цэцгэлтэн Ч жамсран жав удирдах ардын зураач Ч гунгаас сух зураачаар ажилласан. Тэгэхээр хоролтой ноёны дүрд 100-ны манлай дуурийн дуучин ардын жүжигчин Ц пүрвд орж ардын жүжигчин Д жаргал сайхан нар төмөр төрийн дүрд Болгарын үндэсний театрт гоцлол дуучнаар ажиллаж байсан дуурийн дуучин Д баясгалан ардын жүжигчин А инх 50 нар наран зэлхтны дүрд Монгол улсын гаяа жүжигчин Б цэцэг дуурийн дуучин Т үржин Тинүү аягийн дүрд бол С жаргал сайхан А дэш
даш бэлжээнэр шивгчин цурхайн дүрд А доолохоор гавьяач жүжигчин Д баа тажавнаар төшмөл хоовон дан дүрд ардын жүжигчин Д жаминжав Ж ган төмөр нар дуулсан юм байна. Энэ хүмүүсийн нэрийг дуртах нь бол ялцчихгүй зөв ёсны хэрэг юм те хамгийн анх энэ бүхнийг амьлуулж бид нарт хүргэжсэн байна. За үүлэн заяа дөрийг 2017 онд тайзнаа толилуулснаас хойш огт тоглоогүй байжгаад 2024 оны 3 дугаар сарын 23-24-нд 7 жилийн дараа тайзнаа дахин толилуулсан. Үүлэн заяа дөрийг ер нь мэрэгжлийн уран бүтээлчд болохоор хүний дотоод сэтгэл ухаан бодлыг хөгжмөөр дамжуулан уудалж хөгжимдөх тусам ухаан суулгах буюу сонсох тусам сэтгэлгээг тэлэх тийм ухаарал хайрлсан бүтээл гэж хэлдэг юм байна. Тэгэхээр Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт хөгжмийн нэрт зохиолч Б Шарвга нацагт орчгойн уран бүтээлийн тухай ингэж дүгнсэн юм байна. Ц нацагт орчвол Монголын хөгжмийн урлагдах хүнд төрлийн томоохон бүтээлүүдийг бүгдийг нь бичсэн. Тэгээ ер нь яг ингээл үүлэн заяа тэр төрөнд дурддагдсан энэ дөрүүдийн хөгжмийг хэдүүлээ сонсох юм бол яалтчгүй юм нэг юм хүнд манай орнагийн маань төрөн хэлсэн нэг юм том юм ингээд бүрхээд авч байгаа юм шиг тий тэр бахархал тийм мэдрэмжүүдийг бас төрүүлэхээр их гоё. За тэгээд ер нь дөөрийн манай хөгжмийн зохиолчийн дөөрийн уран бүтээлүүд нь болохоор дуулаачийн бүтээл гэхийн зэрэгцээ симфони тийм симфонилог бүтээл гэх хэмжээнд хүрсэн гэж үнэлэгддэг. Ер нь дөөрөөдийн симфони найрлын хөгжим нь тайзны жүжигийн чимэг дагалдах хөгжим төдий бус тайзны жүжигийн өрнөлт явцсан одоо салшгүй нэг хэсэг мөн болдгийн. Тэр үйл хөтөлбөрийг дүр бүрийг хөгжмөөр тодтогч өгөөд үзэгдлүүдийн хооронд үйл явдлаа үргэлжлүүлсэн тийм тодтогсон хөгжим оруулж өгсөн нь бол ихээхэн тийм ач холбогдолтой болдог. Тэр ер нь Монголын дөөрийн урлагийн түүхэнд хаадын тухай дуураараа л алдаршин тэмдэглэгдэх ийм л дөөрийн зохиолтой ийм намтарт нь бол тий Монголын хаадыг дуураар хөгжмөөр амьлуулсан хүн гэж тэмдэглэж болохоор ийм хөгжмийн зохиолч байгаа юм. Тэгэхээр хөгжмийн зохиолч Ц нацагт орчийн мэндэлсний 75 жилийн ойд зориулан хөгжимдөх тусам ухаан суулгах хөгжим хэмээн дүнлэгдсэн үүлэн заяа дөр улсын дөр бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ амралтын өдрүүдэд буюу 4-р сарын 11, 12-нд тоглогдох юм байна. Энэ удаагийн тоглолтыг удирдаач Т гэрэл цэцэг тохиж наран зэлхтны дүрд Монгол улсын гавьяач жүжигчин иш наран чимэг дуулах өгөөд залуу уран бүтээлчд маань гол дүрүүдийг амьлуулж байгаагаараа бас ингээ 2026 онд дахин одоо юм залуу уран бүтээлчдийн бас юм шинэ одоо энергитэй гэж ярил л да тийм энергитэйгээр бидэнд хүрэх гэж байгаа шүү. Тэгэхээр та бүхэн маань заавал очиж үзээрэй гэж уриалмаар байна. Баярлалаа. Манай од бүндрийнхэн ч гэсэн одоо бөөнөрөө очиж үзэн те. За тэр одоо заал дүрэн сонсогдож байгаа тэр амсайн бол одоо удирдаачийн тэр хөдөлгөөн ингээд тэгээд нэмэх нь одоо яг энэ нөгөө нэг Монгол суут энэ бүтээлчийн бүтээлийг ингэж сонсох боломж магадгүй дараа дахиж бас хизээч болоо үлээ гэдэг шиг тий ийм гоё бас боломж олдож байгаа их баяртай байна. Та бүхэн манаас өргөнөөр гэр бүлээрээ одоо намралтын өдрөөс ая тухтай сайхан өнгөрүүлэнгээ үүлэн заяа дуурийг үзээрэй. За Амината их баярлалаа. За нэвтрүүлэг маань НТV Одондөр радио 107 83.3 хүсээс төлгөөнөөр та бүхэндээ хүрлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Отривэнтэй чөлөөтэй амьсгалцгаа Отривэн болон амьдралын хэв маяг бүрт Токи тохирно Токи аппликейшн маань хамтарч ажиллаа. За студид урлаг судлаач хөтлөгч Орно баяр байлаа. Тэгээ дараагийнхаа сонгогддог урлагаар эргүү уулзтлаа. Баяртай. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй,
Монголд ялах болтугай.